Цэвэрхэн самансан халимаг ёжтой ширтэх харц хизээний танил хоолой жүжиглэх ур чадвараар нь Монгол улсын гавьяа жүжигчин Гомбын 10 дангойг танихгүй үзэгч сонсоогүй сонсогч гэж үгүй. Ацаг шүдний зөрөө киноны Заяат Данжаадаас ахгуулаад Сүүдэр, Алтан шонхор, Тод магна, Биеийн нисэх дуртай, Хааны сүүлчийн хатан, Сахиулуу сахиусуу гээд 20 гаруй дэлгэцийн бүтээлд ажиллаж өөрийн гэсэн өнгө хоолой дүр дүрслэлээ бий болгосныг та бид андахгүй. Түүний бүтээсэн дүр болгоно нь адармаатай сэтгэл зүйн хувь дотроо зөрчилтэй бодол ухаарлын шинжийг агуулсан байдаг. Мөн орчуулгын 300 гаруй кинонд дуу хоолой оруулж тайзны 30 гаруй жүжигт гол болон туслах дүрийг чадварлагаар бүтээсэн юм. Энэ бүхнийг түүний бүтээсэн бүтээл болгоно нь гэрчлэнэ. Би бол кино драма ингэ төгсөөд 75 төгсөөд кино гэдэг юмыг мэдэхгүй. За киноныхны одоо ер нь хараанд ч өртөлгөө нэг 8 жил болсон байдгийг. Тэр миний юм уу гэх хальтаа тэр анзаарахгүй нэг юм бол тэнд байсан байгаас театрт. Тэгээд яаж Ацтарс 1982 3 онд юм да. Гадархын сумхүү найруулагчийн Сахиулуу сахиусуу гэдэг 2 ангид адал явдалтай ийм кинонд өөр голоороо л тэмцэл тоглох маягийн юм болоод ингээд л би тэнд бас браво гэж тэнцээд л ингээд Япон талын одоо нэрээр юм бол хошууч хайси гэж ийм одоо 2 шугамд одоо ингэж ажиллаж байгаа нэг юм тагнуулч хүний юм орол байсан. Тэгээ энэ ороолыг бол би яг кино дүр болтол нь бол одоо нэг сайн гүйцэтгэж бол үнэндээ бол нэг чадаагүй байх ч одоо яг л анхны кинонд одоо тоглох эвдүй одоо юу гэдгийг одоо тийм энэ бүхэн талаа надад үнэхээр туршлага нэмгэн байсан учраас би бол нэг сайн болоогүй гэж боддог. Тэгээ ихтэй яг сайн найруулагч, сайн зурглаач тэгээ хамтран тоглож байгаа одоо арга туршлагатай сайхан жүжигчтэй хамт ажилласны хүчин бас нэлээ юм тэр киноноос сурсан энэ оройлоос нэлээд ч одоо бас юм багцааж ойлгож мэдэрч авсан. Балжины муугай найруулсан Сүүдэр гэж кино байна. Тэрний гол дүр за мөн сумгуугаа найруулсан байхаа Биеийн нисэх дуртай кино. Сахиулуу сахиусуу гэж кино байна. Ер нь нэлээд олон кинонуудын энэ сонин содон дүрүүд нь бол хүмүүний сэтгэл болоод оюуны орон зайд хизээч мартагдгааргүй уул мөрөн үлдээсэн байдаг. Ер нь бол 10 дан бол эсрэг дүрийн дөрүүдэд байж тоглож байсан. Дараага намайг дараага бийё. Өдөө битээ саад болоод байгаа ш. Хаачихсан. Гэт ажилтай бай. Банкнаас хулгай хийгээд шоронд орсон даа. Тэгэхээр та хоёр чинь түн шин биз дээ. Эего ишо. Тэр манай нэг зөө яна чаа зэлээсэ. Ото бодотала уггүй шо. Хай. Чи яасан мох. Аяа. Тэгээ энэ бүгдээс ингээ харах юм бол 10 дэх өөрийнхөө дүр дээр ажилладаг. Өөрийнхөө дүрийн сайн муу талын муу талаас нь биш. Энэ хүнд ямар сайн чанар байж болох вэ гэж дүрээ өмөөрөх талаас нь дүрээ өөрийгөө зөвдөх талаас нь хайж бодож боловсруулж гаргадаг нь бол 10 дангийн дүр дээр ажиллах ахмад жүжигчдийн одоо туршлагаас судлах, суралцах ялангуяа царан сэмнүүдийн тухай бол нэлээд их одоо олон дагуулж судалж байсан юм нэг. За би 1985 онд Балжин найруулагчийн Ацаг шүдний зөрөө гэдэг кинонд нэг хожаа Данжаад болсон юм аа. Тэр Хятад Данжаадын төвтөрөх байдал, явдал тэр ярианы өнгө айс тэр дотоо сэтгэлээрээс их залрахыг байдаг. Ялангуяа 10 дэх нүдэрээ тэн дээр айхтар тоглодог л даа. Юу ярана? Ямар тийм данга санаач.
토인시 비참하게 다샤다니가 후레어로가 해리가 봐야. 아야, 이리선 하이친 토거라 지야서라 토저가 받아. 아? 에이, 아이치 어떠하다. 애녀니가 앞지 와봐. 아이자. 야, 봐도너. Ер нь нүдвэл сэтгэлийн тойл гэдэг 10 дээр үл тэнд аливаа юм тэр дотоод сэтгэлийн гүнзгий зөрчил яг үл гаргадаг гайхамшигтай. Тэгээд ялангуяа энэ данчаад дээр үл тэр зайл муу санаа ерөөсө 10 том танигдах аргагүй тийм одоо переваб тшин гэж олсон гэдэг хувилж чаддаг дүртэй. Тэгээд ерөөсө энэ олон данчаадын дүр Монгол кинонд байдаг. 10 дангийн данжаад бол их өрмөц данжаад тийм их зайлах муу санаатай тэгээд их алсын бодлоготой ийм төр. Тэгээд ерөөсөө 10 дан бол алхан тэгсэн мөртлөө ерөөсөө өөр ирэхгүй л одоо хятад энэ тэр хятад хэв маяг хэв шинж зам төрхийг айхтар урлаж чадсан байдаг. Дөрвийг л шаглаж уралдаг хүн л дээ. Шаглаж урална гэдэг чи одоо бурхнаас заяас авьяастай жүжигчин л заяасан юм ховрхон авьяас. Танай ананд очроос авсан хуурамч мөнгөө би яадгийн бэлээ л гэж сэтгэл их зовж байна. 你说什么？ та юу гэ? Хуурамч мөнгө гинү? Аравдан уран уншигч хүн баг. Маш сайхан уншина. Монголд ер нь л аравдан да. Тэгээд би одоо миний өгүүлгэнүүдийг уншдаг. Миний өгүүлгийг хүнд их хүргэдэг. Миний санаанд бол маш таалагддаг. Яагаад гэвэл 70-аад оны үед бид нэр 4 сарын 1-ний хийгээд хошин шогийн тоглолт болно. Үзэгчд гэж ихтэйхэн тэмүүлнэ. Циркид хийн, циркийн цонхыг хагалсан. Дөөрийн театрт хийж бас цонх монхыг хагаал зүр бөө улсын гэдэг тэр үед урлагаар сангаж байж. Тэгээд тэнд өгүүлгээ уншуулах гэхээр уншдаг жүжигчин байгаагүй тэнд. Би өөрөө зөвлөлд холбоод төгссөн хүн болохоор орсуудын тэр сайхан уншдаг жүжигчдийг мэднэ. Тийм уншигч Монголд одоо байдгийн болов уу гэж мөрөөдөж явсан. Тийм хүн байвал энэ өгүүлгээ бичих болгондоо одоо нэг тийм жүжигчнэр үзэгчдэд хүргэх, өөрийнхөө бүх санаа хэлэх гэсэн юм хүргэх тийм азтай жүжигчин одоо Монголд гарч ирдгүү байгаадаа гэж бодож итэл 10 дан гэдэг жүжигчтэй таарсаа. Би Монгол бусдаас гуйхгүй түүх бидэнд бий. Бусдад хуваалцахгүй тусгаар тогтмол бидэнд бий. Унаж босож явсан гашуун сургамж халуун үнэн бид өөрсдөө л бүтээсэн. Уруулсныг гисгээж зүтгэснийг өргөдөг шударгуу ёсыг дэлхий дахинд өвгөд минь л түгээсэн. Тэр бичсэн зохиолын дүрэнд ороод өөрөө тэн дотор ингээд бодитоор амьдраад явж байгаа хүн шиг, өөрөө үзэж хараад явж байгаа хүн шиг тэгж ярьдаг болохоор тэр чэйжилж байгаа юм биш санагдсан надад. Тийм авьяастай хүн байгаа. 10 дангийн жүжигчийн тоглолтууд дээр бол бас өөр төр юм бол их одоо өөрийгөө эвдэх, өөрийгөө өөрчлөх гэсэн чиглэл хандлагуудыг дандаа өөртөө тавьж өөрийгөө хөгжүүлэх нөлөө явж байдаг. Станиславский нэг сайхан сургаал биелдэ. Урлагт байгаа өөрийгөө биш өөртөө байгаа урлагийг хөгжүүлэх гэсэн. Тэгэхээр би урлагийн хүн гэж өөрийгөө зарлал тунгалгаас илүү би өөртөө надад ямар авьяас байна. Тэрийг би яаж өргүүлж хөгжүүлж хүнд хүргэх юм гэдэг тэр алтан зарчмыг бол айхтар чанд баримтаж ажилдаг ийм зарчмын ийм оюунлаг жүжигч юм гэж би үнэлж дотроо бахархаж явдаг хүний нэг. толгойг нь дарж байдаг. Ээж зүгээр одоо зүгээр. Зүгээр ээ, дайч үгүй. 10 дан бол тэр
зүгээр нэг жүжигч туржээд өөрийнхөө оройлыг үзчихэд ингээ явдаг бол аравтан зохиолыг үзнэ. Тэгээ бас санал онлоо хэлнэ. Аны ялангуяа өөрийнхөө тоглох гэж байгаа оройл энтрийг бол их задлж ярьдаг. Хувь хүний хувьд ч уран бүтээлчийн хувьд ч ертөнцийг харах үзэл бодол улс төрийн бодлын хувьд ч энэ Монгол улсад өөрийн гэсэн том дархлааг бий болгож чадсан. Өөрийнхөөрөө байж чадах тийм том сэжмийг аль хэдийн коммунист дэглэм үед буй болгож чадсан хүн болвол гавьяач жүжигчин Гомбын Аравдан гэж би нотод итгэж хүндэтгэж явдаг хүн юм байна. Киноны зохиол гэдэг юм хэдий ч нэ сайн байх тусам жүжигчэнд бол тийм ээ тоглох юм бол одоо тэр оройл дээр ажиллах оройлоо одоо киноны жинхэнэ хэлээр дүр төрслийн хэлээр гаргаж ирэх энэ тал дээр бол их одоо өчн түлхэц болж өгдөг юм а гэдгийг бол энэ Сорогдгийн жаргал сайхан гэдэг кино зохиолчийн бичсэн тэр өөрийнхөө айлын том хүү гэдэг туужаараа сэтгүүлж бичсэн энэ кино зохиолын ийг одоо авч ажиллаад тэгээд одоо энэ оройлд оногдсоос хойш зохиолчтой уулзаж тэр жаргал сайхан гэдэг зохиолчтой уулзаж танилцаж тэгээд энэ дүрийг энэ дугуур гэдэг дүрийг эрхэм бичсэн яаж одоо боловсруулсан ямар утга санаа шингээсэн яаж энэ дүрээр чухам юу хэлэх гэсэн энэ үхэндээ нь бол зохиолчтой бол одоо станы нөгөө их сайхан одоо ярьж хөрж зөндөө ч юм одоо мэдэж ойлгож авч ингэж сайхан хөрсөн тэр жаргал сайхан гэдэг зохиолчтой тэгээд тэрний ч одоо үр дүн гарч бас манай найруулагч зураглаач нар маань хамтран тоглож байгаа хүмүүс энэ бүх хамтын одоо юу гэдгийг ажиллагааны үр дүнд аль дүр нь бол их айтайхан болсон гэж одоо манай мэргэжлийн кино судлаачид манай киноны хүрээнийхэн за үзэгчид бас энийг үнэлдэг юм. Энэ Сүүдэр гэдэг киноны анхны үзэлгийг соёлын яамн дээр хийж бид нэр очиж үзэж ийсэн юм аа. Энэ Монголын кино урлагчид Аравдангийн бүтээсэн тэр дугуурын дүрвэл мөн ховорхон дүртэй. Энэ яагаад гэвэл маш их зөрчилтэй дүрийг бүтээнэ гэдэг бол жүжигчнээс өндөр уран чадвар сэтгэлийн одоо янз бүрийн өнгө хувирал тэрний гадна хүний иж удгийг чаналж явж байгаа хүний иж удаг хүн чанар гэдгийг хүний мэс гэдгийг бол Аравдан энэ дээр гайхалтай гаргасан байна. Энэ хэдийгээр галахгүй сэдвтэй боловч ерөөс хүний мэс хүний иж удаг хүн чанарын тухай энэ дүрээрээ Аравдан илэрхийлж чадсан. Энэ гайхамшигтай жүжигчний нэг гэж боддог. Бүр их хүчтэй зохиол, бүр их хүчтэй жүжиг, бүр их хүчтэй дүр гарсан бол Аравдангийн талаас авьяас нь бол бэлэн л байсан тоглох. Альва ажлаас заавал тийм юмыг шаардаж, одоо төгс юмыг шаардаж ингэж юунд хийх гэж байгаа, ямар учиртай юм тэр түүхийг мэдэх, өөрийнх нь уншсан барьсан юм маш их учраас тэрнтэй их юм холбож ойлгож ингэж хийдэг. Тэгээ ийм ч учраас Аравдангийн одоо тоглосон дүр гэдэг юм уу альва юм болвол нэг тийм бусдаас ялгарах нэг л онцлогтой болж өгдөг. Зүгээр авд авсаар ийм хурдтай араншин ийм бүтээл сэтгэлгээтэй хүнийг бол тэр болгоо нийгэмч ойлгохгүй, хүмүүс ч ойлгохгүй. Гэхдээ Аравдан гэдэг бол том орон зай, үнэн мөнхийн орон зай бий болгож чадсанараа хувь хүн ертөнцийг бол тэм байх ёстой, ийм байх ёстой гэхээсээ илүү маш олон өнцгөөс харахыг хичээдэг. Гэхдээ өөртөө бас зөрчилдөг ийм сонин хүн.